Өдөр шавханд энэ өдрийн мэндийг хүргэе 1-on-1 нэвтрүүлгийн улирлын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр бидний зочноор Монголын сагсан бөмбөгийн нэгэн цаг үеийн домог болсон төв тоглогч Жигдээ Май баяр хүрэлцэн ирлээ. Та бас телевизэд ярилцлага өгөөгүй байх ер нь нэлээд уулзсан байх юм. Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Юуны дөрөнд таны бас овгоос асуумаар Жигдээ Май баяр гэж дуудах хэрэгтэй юу эсвэл таны чи өвөөгөөрөө овголцсон гэдэг тий. Энэ дээр бас судалгаа хийж явахдаа жоох эргэлдэж илээ л да. Өөрөөс нь тодруулъя гэж бодод. Яг миний аав Мөнхбаатар гэдэг. Тий. Багш хүн байсан. Тий. Тэгээд яг ээжийнхээ аав ээжтэй өссөн. Тий. Тэгээд би ч Өвсгөл аймагт төрөөл Өвсгөл аймагт өвөө эмээ дээр өсөөл. Тэгээд 10 жил төгсөөл хот дээр л ингэсэн л хүн. Тэгээд бас яг нэг тодорхой шалтгаанаар тэгээд нэг өвгөрөө авгалцсан. Тийм л юм байна. Аа. Яг тэгэхээр судалгаа хийж яхад таны талаар мэдээлэл хоёр өөр овогтой байгаар нь их гайхаж байлаа. Тэгээд яг өөрөөс нь асууж тодруулах нь зүг байх гэд ингээд явж илаа. Хүсгэл аймаг төрж өссөн таны хувьд сагсан бөмбөгийн спорттой анх яаж танилцав? Чи одоо 5 дугаар анги гэсэн үг. Тий. 5 дугаар ангид Монгол улсад хамгийн анх одоо гадаадд төгссөн Бямжуу гэдэг спортын мастер сагсан бөмбөгийн дасгалжуулагч юм Өвсгөл аймагт очиод. Тэгээд хамгийн анх одоо секцэнд хүүхдүүд аваад тэгээ манай ангийнхан очиж шалгуулад тэгээ 5 хүүхэд нь бол нөгөө үндсэн 5 өшөө 5 хүүхэд нь бол сайн хүүхэд ирэх юм бол ингээ хасагдана гэдэг. Тэгээд нөгөө хасагдах 5-д нь багтж байгаа. Тэгээ яг манай багшийн нөгөө эхэлж хийлгэж байгаа юмнууд нь их бас жоохон хүнд элементүүд байсан сагсны. Одоо шил солгоо залж явж байгаад эргээд баруун залаад шийдний нөгөө талаас шийддэг те. Баруун залж явж байгаа солгоо залаад. Тэгэнгүүт л за энийг л үн хийх ёстой юм байна гэдэг. Сурах ёстой юм байна. Тий, сурах ёстой юм байна гэдэг. Энийг бол байнга давтаж байгаа. Тэгээ солгоо залах те. Тэгээ эргэлт нь одоо хөлөө яаж тавих уу гэл энэ бүх юм хэлээ өгч байгаа. Тэгэл явандаа тухайн үед ч одоо аймагуудад Өвсгөл аймагт үйлдвэрчний эвлэлийн цом гэдэг тэмцээн одоо хамгийн том тэмцээн байдаг байсан. Тэгээ энэ аймгийн төв одоо 4 сургууль. Тэгээ эхнийхээ тэмцээнд ороод дид байр эзлээд тэгээд тэнцэн бас нөө баярын бичиг тэгэл мөнгөн шагнал аваад энэ ч бас урам орно шүү дээ. Тэгээд одоо үндсэн 5-д нь тоглодог боллоо. За тэгээд 6-7 дугаар ангитай сургуулийн шгшээ болоод дээд ангийнхаа ах нартай хамт. Тэгээд ингээд сагсны ааг заасан хүн бол одоо Бямжуу гэдэг багш маань бай. Тэгээд 8 төгсөөд би ч бас тээврийн техникумд явъя. Ер нь жоохон техник сонирхолтойгээр ингэсэн байсан чинь Бямжуу багш одоо манай өгшөө байштай манай өгшөө автаа уулзаад дараа жил ингээд юу та улсын аврагтаа 9-т нь оруулаа. Тэгэх юм бол одоо энэ өвчин сагсаар ингэж явна гэдэг. Тэгээ эндээс хотоос болохоор манай аав ээж хоёр нааш нь явуулаа гэдэг. Сургуульд явуулаа. Сургуульд явуулна гэдэг. Одоо хажуудаа авах гэдэг. Тэгэл өгшөө оогүй энд 9-т оруулна гээл. Тэгээ 9-т гэдэг маань 86 онд. Өсвөрийн улсын аврагт бүсээсээ гараад тэгээ улсад бас явж ирсэн. Бямжуу багш гэж энэ хүний бас түүх сонирхолтой байгаа юм л да. Энэ хүний талаар бас судалгаа хийгээд бас мэдээлэл цуглуулжлаа. Тухайн гадаад боловсрол эзэмсэн хүн одоо бас тодорхой шалтгаанаар Өвсгөл аймагт очсон байгаа нь тий. Тэгээд энэ хүний ер нь тэр тарьсан үр Өвсгөлийн сагсан бөмбөг гэдэг энэ нэг юм сагсан бөмбөг бий болоход хамгийн чухал байсан юм уу гэж одоо үр дүнгийн бид нар одоо хүртэл харж байна л да. Энэ талаар та юу гэж? Бямжуугс очоод 82 онд 81 онд очсон юм байна. Тэгээ 81 оноос бараг 89 он болтол Өвсгөл аймагт ажилласан. Сүүлдээ одоо манай аймгийн удирдлагууд бол таныг буцаахгүй явуулахгүй гэдэг ингээд. Очоод одоо Нацгийн оюунтлаа гэдэг одоо Өвсгөл аймгийн шгшээ огт тоолж исэн. Оюунтлаа огшийг одоо дагалдуулаад шаваа болгоод ингээд тэгээ хотод нөгөө нэг дасгалжуулагчийн курс юм суулгаад тэгээ дасгалжуулах хэрэгтэй болгоод тэгэл ерөөс оюунтлаа огшд бол их юм зааж өгсөн. Тэгээ бидний үед бол
87 онд төгссөн бид нүс 10 жил. Одоо 86 онд төгссөн манай дээд үеийнхэнтэй хамт бид нүс нэг багт тоолж илээ. Жаргалжуу, Мөнх Эрдэнэ, Инх бат гэхээр ингээд одоо ах нар гэсэн үг нүстэйгээ. Энэ улсууд бол их юм зааж өгсөн. Оюундлаа багшийн одоо яг улсын аврагт явхад Бямжаа багш эмхтэй бага аваад оюундлаа багш эрхтэй бага аваа явчихдаг. Би бас шавна. Яг багаас нь ингээд бэлдсэн шавнар нь бол одоо манай Бат Эрдэнэ байна, Дайнди. Үжин ламын бүрэгд орж байна. За Дорж хүрүүгээд бас залуу байж байгаа Алтан бүрэгдүүд орж ирсэн. Тэгээд яг Өвсгөл аймагтай тоглож байгаа бас залуучууд зөндөө байгаа ер нь бол. Тэгэхээр яалтчгүй бол оюундлаа багш бол Бямжаа багшийн шав. Тэгээ Өвсгөл аймагт бол саксофоны хөгжилд бол маш том одоо өөрчлөлт хөвсгөл авч ирсэн юм байна. Би танаас яагаад ингэ асуусан гэхээр Хөвсгөл аймаг Монголын саксофоны түүхэнд 3 тэргуун тоглогчтой. Одоогийн залуучтай ойлголтоор бол MVP-тэй хамгийн анхных нь таа байгаа. Араас нь Бүж ах байна. Тэгээд Данди бас MVP болсон. Гурлаас авраг болцсон ийм тоглогчд байгаа. Тэгэхээр энэ нэг одоо аймагаас ийм 3 тухайн цаг үеийнхаа шилдэг болсон тоглогч гарна гэдэг тийм бас олон тохиолдог байх гэж бодож байна л та. Яг энэ дээр адилхан манай үндэсний бүхий домогт Уйлан голын 3 аврагын Хөвсгөл нутгаас бас 3 үндэсний бүхий авраг байдаг. Яг энэ шиг л төсөөлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо Хөвсгөл нэг үегээд сакс мөмгийн клуб насны ангиллын улсын авраг шалралт сонирчийн тэмцээнд оролцоод явдаг тийм. Тэр Хөвсгөл нэг үе багтаа таны оролцоо ямар байна? Яг одоо энэ үндэсний бүх шиг одоо ингээд саксны бас залгамж ингээд явж идэг юм болов гэдэг Хөвсгөлийн сакс мөмгийн энэ их гой санагддаг л та. Тэ Хөвсгөл нэг үе клубыг анх одоо их хурлын гишүүн их амгалан за манай төгсөлтийн Батуйг гээд за тэгээ яг нэг санаа нийлсэн ер нь гол нь бас сакстай холбоотой за ийм залуучууд нийлж одоо хамгийн анх байгуулад тэгээ хамгийн анхныхаа тэмцээнийг одоо бас миний нэрмжит болгож хийж ирсэн. Тийм тэгээ тэрнээс хойш бол одоо Хөвсгөл нэг үегээд аймгийнхаа бүх төгсөгчдийг насны ангилд хамруулсан тэмцээнийг аймгийнхаа одоо төгсөгчдийн дунд зохион байгуулж байна. За Ахмадын тэмцээн, за Мастер лиг, за одоо энэ лигүүдийн тоглолтод бас оролцуулж байна. За миний хувьд бол бас жоохон хөдөө ажилтдаг, ростер ингэж явдаг болохоор бас тэр болгон бас оролцоод байж амжихгүй. За тэгээ энэ жилийн тоглолтыг үзээд бас тэр нэг жоохон харамсалтай хожигдол юм үзчихээд би бас улсуудтай бас холбогдсон. За чадах хэмжээгээрээ бас залуучуудтайгаа ойр байх хэрэгтэй юм байна, туслах хэрэгтэй юм байна, дэмжих хэрэгтэй юм байна, боломж олцоогоор. Тэгээ тэнд дунд чинь бас яг үзээд байж байгаа бидэнд бас нэг жижиг сажиг алдаанууд байгаа шүү дээ. Энэ бол сэтгэл зүйн хувьд ч үгүй юм уу те ингээд ийм юм байдаг. Тэгээд сэтгэл санаагаар дэмжих тэгээ ийм юм бас зохион байгуулъя гэдэг бас ярилцсан байж байгаа юм бол. Бид нар хөгжлийн лигийн талаар ярьж байгаа тийм. Энд бол хөгжлийн лигийн талаар тэгэхээр Хөвсгөл нэг үе клубын хөгжлийн лиг тоглож байгаа баг амжилтаа тоглоод хизээ нэгэн цагт бас дээшээ үндэсний дээд лигдээ гараад ирэх юм бол одоо бид нар Завхан, Ховд, Сэлэнг гэл одоо аймгаар олсон багуудаа Хөвсгөлийн гэсэн баг бас дээд лигт орж ирэх тун ойрхон байна гэж ингэж харагдаж шүү дээ тийм. Таны спортын замналын одоо яг хувь хүний чинь тоглогчтой түрүүн та хэллээ өсвөрийн тэмцээнд анх одоо мөнгөний медаль аваад их баярлж байсан гэдэг үл улсын хэмжээнд ер нь та одоо энэ спортоор ингээд хичээлээ тоглоод иж болох юм байна гэсэн урам авсан хамгийн том тэмцээн хэд он ямар тэмцээн байв? За ер нь яг нөгөө спортын хөгжил гэдэг маань бүх юм л дагалдаж явна шүү дээ. Хувцснаас ахуулаад, үзэж харах юмнаас ахуулаад сэтгүүл тий одоо ингээл юм тухайн үед чинь одоо тим юм байхгүй нэг саксны бөмбөгтөө шидэж байгаа хүний зураг байх юм бол нэгнээсээ худалдаж авдаг ч юм уу тий тэгэл хувц сэргэл олдохгүй байх ч юм тий тэг бас мөрөөдөл байсан ингээл хаяа телевизээр их цөөхөн гарна одоо би сандгийн 84 5 оны үед юм одоо улсын аваргын нэг тоглолтыг телевизээр үзүүлээд тэгэл тэр спортын төв ордон гэдэг тийм том юмд очиж тоглож үзэх юмсан. Тэнд л орж үзүүлсэн тий. Мөрөөдөл өрөөс. Тэгээд одоо манай аймгийн тухайн үеийн аймгийн заалууд их жижиг юм заалууд байсан. Тэгээ Эрдэнэтэд 86 онд улсын аваргад очиж тоглолцоод тэгээд наашаага хотод ирж
бас тоглож илээ. Тийм тэгээд бас яг нэг амжилттай бас хожигдол ингээл явсан. Улсын аврагтаа бол бас 1-2 баг бас хожиж исэн. Тэг чи ерөөсөө 8 баг л тоглодог байсан. Хотоос 4 баг, өдөөс орон нутгаас 4 бүсчлээд 4 баг гэл ингээл тоглодог тийм л байсан. Анх спортын ордны талбай дээр гарахад баршгүй том талбай санагдсан уу? Яг уу Эрдэнтийн нөгөө гок хангалтын талбай чинь бас их том шүү дээ. Нөгөө кольцооны дээдлээс ингээд дүүжлсэн. Тий. Ингээ анх оронгууд ийм намх юм уу гэж ингээ харагддаг. Яг хажууд нь очихоор өндөр байдаг. Тэгээ яг хотод ирээд тоглосон манайхан чаавч нөгөө талбайныхаа гадуур ингэж бөмбөг залж тавиад. Тэгээ ерөөсөө л одоо багаас ахвал нөгөө нэг сандал тэгэл наадталт нь талбай тэгээ нөгөө хүмүүстэйгээ ингээ баримжаагаад ингээ тоглолцсон улсууд чинь манай нөгөө холбогч чинь тэргээр дахиад шугам үсгээл ингээл тэгэл дээдлэлт нөгөө тухайн үед нөгөө ордны юм ханын цаг ажилтдаг байсан. Нөгөө том дэлгэцтэй цаг. Тэгэл ийм үзчихэл тэгэл гайхаал ингээл байж лээ. Тэгээд яг зүгээр тоглож болох юм байна бас ингээд гэдэг юм маань бол 88 онд их сургуулийн бэлтгэлд зөвлөлтийн инженерийн бэлтгэл гэдэг 1 жил болсон юм. Тэгвэл 1 жил болох хугацаанд мөсийн шгшээ тоглоод тэгэл хамгийн анх одоо манай багийн баяраа өгш байна. Баторж ах, энэ шах гэл ингээл төрөө ах гэл энэ усууд чинь Чимэг Баатар гэдэг ингээ ах нар. За энэ нөгөө нэг Дашаа гэдэг хүн чинь энэ шүү, нөгөө Цэврээ гэдэг хүн чинь энэ шүү гэл одоо нөгөө биднээс л нөгөө сонсч ирсэн л улсуудыг зааж өгч байгаа байхгүй. За энэ чи ийм хүн гэл ингэж тоглолдог гэл. Тэгэл анх тоглоод анх бас нэг хожил аваад бас том багуудыг хожиж үзээл ер нь бас ингээд болох юм байна тий. Тэгээд миний хувьд хамгийн их тийм одоо сайхан зүйл маань багууд тоглосон баг болгоны ах нар намайг маш сайхан дэмжиж тусалж ирсэн. Энэ бол одоо хамгийн гол юм. Шинэ нөгөө хөдөөний хүүхд гэж хинж үзэж байгаа юм ерөөс. Их сургуульд ороод тоглоход үндсэн гараанд нь тоглуулаад ахын дүү ингэдгийн шүү, тэгдгийн шүү гэдэг ингээ маш сайн зааж өгч ирсэн. Тийм бас их азтай юм бол. Ингээ та оюутны шгшээ огт сонгогдсон байгаа тий. Тэр багт сонгогдоод оролцсон анхны тэмцээн ямар тэмцээн байна? Би чинь мөст 1 жил тоглолцоод 88 онд зөвлөлт тус Ирхүү хотод Ирхүүгийн политехникийн дээд сургуульд уулын ангид оюутан болж очиж байгаа. Тэгэл тэнд оюутан болж очичоод Монгол тэмцээн болонгууд нь ирж тоглолцоод ингээл явдаг гэсэн. Ихтэй сургуулийн спорт холбоо гэдэг баг, оюутны баг гэсэн үг. Ер нь гол суурь бол политехникийн дээд сургуулийн оюутнууд их хвчлэн байсан. Одоо орол шүтээс тий. Шүтээс тий. За дам багш, маргад элдэн багш, за буяа багш, цогт багш гэдэг ингээд улсууд голж авч явдаг. Дасгалжуулагч юм бүх юм хариуцдаг. За тэгээ манай багч одоо өндөр ган үй гэдэг хуйгаа ах гэдэг пипо хуйгаа гэдэг. Батцуух, тэгшээгээ, тэгшэргал гэдэг одоо дарахны маш сайн шиддэг юм тоглогч. Тэгээ Баторж ах, жижиг бадаах, тэгээ Бадрал гэдэг. Тэгээд том бадаах гэх ингээд ийм улсууд. Жаргалын чин зөрөг цам дэлгэр гэдэг ингээд ер нь бол бүрэлдэхүүний хувьд бол маш сайн баг байсан. Биднээс бас улсын аврагаас мөнгөн медаль. За тэгээд зарим үед бас гэмтэлтэйгээд бас нэг дөрөвт орсон. Тэгээд ийм л оюутны шгшээ баг гэж явдаг байсан. Цаг үеийнхаа дараалалаар яг энэ оюутны шгшээ багийн дараа 1992 онд болсон армийн дэлхийн аврах шалралт тэмцээн гэдэг энэ бол маш том тэмцээн болсон байдаг түүхтэй тий. Тэгээд энэ тэмцээнд сонгогдоод явсан тэр багийнхаа талаар та иргэд урсвал. Энэ бас их түүхтэй. Энэ яг өмнө нь бол их Европт ч юм уу, Америк ч юм уу болдог байсан юм байна. Тэгээд Бээжинд ойрхон болж байгаа гэдэг утгаараа явъя гэд холбоонд одоо алдар нийгэмлэгээс санал тавиад за тэгээд ер нь шгшээ байгаа явуулъя гэд тэгээд 10 тоглогч шгшгтэй бид нар явж ирсэн. Тухайн үед л одоо гадаадын за тэмцээнд оролцсон мэдээж одоо сакс тоглоно гэдэг бол тэгээд
ямар ч нөгөө нэг төсөөлөлгүй ойлгож авахгүй тийм ямар багтаа тоглох уу одоо мэдэхгүй. Одоо гадаадын юм чинь нэлээл өндөр усуд байх болов гэж бодсон. За тэгч одоо Америк, одоо Грек, Испани, одоо Франц гэл ингээл дэлхийн бүхэл том улсууд бүх томчууд ерөөсөө тэгээ хоёр Солонгос, Япон, Хятад тухайд биднээс бол их хол хаж өгчээсээ ер нь бол одоо 160 ч үйд юм уу тийм тэгэл ерөөсөө одоо надад бол тэр тоглолтын статистик оноог нь бичсэн юмнууд бол надад байгаа юм бол. За тэгээд Вьетнамын багтаагаа тоглож байгаа. За Вьетнамын багаа бид нар хожиж ирсэн. Тэгээд одоо анхны хожил авч илээ. Олон улсын тэмцээний хожил шүү дээ тийм. Тэгээд яг армийн дэлхийн аварга гэдэг одоо одооныхоос бол их ондоо болдог байсан юм билээ. Тухайн үед бол ганцхан сагс нь болдог. Нэг төрөл. Ерөөсөө тэр сагсанд бол бараг 47-8 орн. Гэхдээ нөгөө дандаа одоо тэргүүлэх зэргийн сагс хөгжсөн орнууд. Яг го тухайн жил Америк бол тухайн армийн тэмцээндээ төрөөсөн багаа явуулсан. Өмнө нь бол дандаа нөгөө шигшээ багаа явуулаад бараг хэдэн жил ч үлээд 10 хэдэн жил тасралтгүй аваад авцсан гэдэг. Тухайн 92 онд бол Грек төрүүлж ирсэн. Тэгээд одоо 80 онд тэр Галистай Европын аварга тоглож ирсэн төвийн тоглогч нь байсан. За тэгээд ингээд биднээс тоглолтын үзээ. Тэндээс бол их юм сурж авсан юм бол. Тэр тоглогчийг шахаж, тоглогчтойгоо шахаж иргэдэг. Одоо ингэж тоглолдог. За тэр шийдэн дор яаж тоглох уу? За тэр шийдэлт юм үүднүсгээд манайхан бол өөрсдөө тухайн үедээ тоглолцоод тоглолтуудыг бас их очиж үздэг байсан. Италийн тоглолт, за тэр Грекийн тоглолт. За мэдээж Азийнхаа одоо нөгөө солонгосууд хятад тоглолтыг бас их үздэг байсан. Дэлхийн хэмжээний одоо стандартын сагсыг тэгж үзэн дэрэгдээс нь үзэн гэдэг нь талбайд гарч тоглохоос гадна зүгээр үзэж яхад бас суралцж шүү дээ тий. Ер нь сагс ямар төвшөнд байна гэдэг. Бид нар өөрсдөө хаана байна гэдгээ бас мэдэх боломжтой. Тэгээд яг хөө тэр үед чинь бол мэдээж тоглолт ингэж үзээд дараа нь яг над нэг энэ шигшээ багтаа бас нэг ажиллахад одоо саксонгийн олонны ерөнхий шүүгч гээд ингэ хийж явах үед хэрэг болсон юм аа. Тухайн үед манай дархны одоо гавь тасгаж уулагч гүрэн ах тоглос явсан тэгэхэд. Тэгэхэд шийдний хүн одоо маста шийдэн тоглолт хүн ямар хэрэгтэй вэ гэдгийг тухайн үед бол ойлгож авсан тийм. Гүрэн ах бол довтлохоонд бол нэг оролцохгүй. Мэдээж гүрэн ахаас бол өндөр усуд байж байгаа. Гэтэл гүрэн ах маань тэр шийдний томчуултаа бол бүгднтэй тулж байгаа юмсэн. Тэгэл 1-2 ингээл тулахад л нөгөөдөл чинь гадагсан пас задлаа л хэрвээ гүрэн ахын эсрэг тэднээс нь тоглолт тоглоно шүү дээ. Гэхдээ манай хүн бол маш хүчтэй байгаа байхгүй. Тийм. Тэгээд ер нь бол энэ ийм тоглогч бол зайлшгүй хэрэгтэй юм байна. Довтлоонд оролцохгүй байж болно. Заслаан тавьдаг. За тэгээд шийдэнд тоглодог. Тэгээд хамгаалтанд хамгийн гол нь энэ бядтай одоо тийм жинтэй. Тэгээд ийм хэрэгтэй юм байна гэдгийг. Сүүлд нь одоо яг бас хэлээд тухайн үед одоо декийг дэлгэр нэмийг шигшааваг ах уу яах уу гэж ингэж явах үед нь бол би бас хэлж лээсэн. Наад хүн чи хэрэгтэй шүү. Биднээс бол оноо аавна гэж ойлголт бол энэ дараагийн асуудал шүү. Хамгийн эхлээд хамгаалтын асуудал. Тэгэхээр бол энэ дэлгэр нэм ялангуяа хөл сайт ийм тоглогчийг бол авсан зөв шүү гэд нэг нанжи явах тэмцээнд бол бас цогоо дасгалжуулагчд бас хэлээ. За тэгээ бас миний хүлээж авсан үгүй мэдэхгүй ямар ч байсан дэлгэр нэм бол багтсан. Тэгээд тухайн үед нь одоо мөнх бол дэлгэр нэм хоёрыг бол би торгуулийн шийдвүлээд 3-аас шийдэлтийн хянаад ингээд бас туслаад ингээд явж ирсэн юм. Тэгэхээр бол тим тоглогч бол энэ зайлшгүй хэрэгтэй л юм билээ юм бол. Одооний сагсан бөмбөгт бол ийм хүчний тоглолтод тоглогч бол бүр зайлшгүй багт байдаг юм болчлоо шүү дээ. Одоо баг болгонд байдаг болчлоо. Манай Монголын сагсч бас их гоё хөгжиж байна тий. Одоо бид нар харахад одооны залуучуудын биеийн өсвөлүүн байдал, бие бэлдрийн хувьч гэсэн бид нар бас их өөрчлөгдөд өөр төвшөнд гарчаад байгаа. Ингээд 92 оны армийн дэлхийн аваргын тэмцээнд явсныхаа дараа жил 93 онд Шанхай Зүүн Азийн наадамд бас явсан да. Ингээд ер нь таны карьерийг ингээ харахаар он цагийн дараалал харахаар 3 жил дараалаад гадагшаа болсон бүх тэмцээн авралдаанд тухайн үеийн одоо манай шигшээ гэж явж хахад бүгдээрээ явсан байгаа. Энэ хувь тоглогчийн хувьд таныг дараагийн төвшөнд гарахад ер нь бас нэлээд нөлөө үзүүлсэн баг тий.
тэр армийн тэмцээнд яваад бол ерөнхийдөө баримжаа бол мэдчихэж байгаа. За ер нь ийм байдгийм байна. Тэрнээс өмнө бол биднээс бичлэг үзэгч юм байхгүй зүгээр харанхуул очиж байгаа шүү дээ. За тэгээ Шанхайн тоглолтод бол манай шигшээ огт яг явах ёстой тоглогчдоос бас зарим нь бас яваагүй юм бол. Одоо жижиг бадаах байна, солгой арин болд байна, тий шиддэг ийм тоглогчд бас яваагүй. Ерөнхийдөө гол суурь нь бол 1-1 багийн суурь ингэж явсан юм. Тий. Тэнд бас нэг онцлох нэг тоглогч гэх юм бол манай Цэврээ багш явжсэн. Өөрөө тоглогч дасгалжуулагчаар явсан тийм л гэхдээ ер нь бол тоглосон. Тий. Тэгээд би ч нэг хүүхэд байхдаа за Цэврээ дашаа гээл цагран дээрээс тогтдог ингэдэг тэгдэг гэж сонсч ирсэн хүнтэйгээ бас ингээд тэмцээнд явна гэдэг бол бас их том азавшаа. Тэгээд тухайн тоглолтод бас яг оноо яг дээр дөрөв ийм үед бас Цэврээ багш 3 шид чигээд бас оноог бас илүү гаргаад ингээ явж исэн. Тэгээ харамсалтай нь яг тухайн тоглолтод манайхаас хожигдсон. Тийм. Тэгэхэд тэр тоглолтод очиод бол бас л нөгөө Европын тоглолт ямар байдгүй, ер нь дэлхийн тоглолт, Азийн тоглолт ямар байдгүй гэдгийг бас мэдж авчихсан. Энэ Азийн тоглолт чинь ерөөсөө нэг ийм одоо хурдтай ийм одоо тийм шийдэлтэнд суурьс ийм байдгийм байна гэдгийг бас мэдж авсан л та энэ бол. Ингээд энэний дараа лигийн тэмцээн анх дугаар лиг гээд эхэлж байгаа шүү дээ. 94 онд тэгээд анхны лигт сонгогдоод тоглохдоо та 23 дугаартай тоглож исэн. Тэр үед ер нь яагаад 23 дугаар сонгох болов те одоо бид нар жоохон хүмүүс ингээ үзээ явж байгаа таныг Монгол Жордан гээд одоо 23 дугаар та хүн Монгол тоглоно гэдэг нь бид нар тийм л сонирхолтой байлаа л да. Тэгээд яг маа нөгөө 1-1 дасгалжуулагч тулгаа багш л дээрээс номер ингэж сонгоно гээл одоо манай Огийн ихэд 44-төө дашаах ихэд одоо 99-төө Шарваа чин 55-таа Жөөний төрөө эднүс чин 66 жилээдээ тэгэл ийм номерууд ингээ авч ирсэн. Тэр үед бас өргөц байгаа юм тий. Яг тэгэхээр сонирхчээс ах чинь 1-ээс 15 хүртэл 15 гэдэг. Нэгээд сонгохгүй 3-аас 15, 4-өөс 15. Тий 4-өөс 15. Тий 4-өөс 15. Тий. Тэгээд тулгаа багшин л одоо замаа 23 гэл. Тэгээд тухайн үед чинь биднээс хүүхэд байх ч тэр одоо ч хэлсэн тэр дасгалжуулагчийн үг бол ерөөсөө хууль хийхсэн юм бид нар хийх ёстой. Мэдээж дасгалжуулагч бол зүйл юм хэлнэ гэсэн юм ойлголттой шүү дээ. Одоо ч бас бүгд л тэгж л явж байгаа юм бол. Тэгэд 23 дугаар өмс тоглосон чинь бол ер нь зүгээр одоо яг тэр анхны лиг үзэж байгаа өсвөр насны хүүхдүүд бидний дунд бол ингээд маш их яриа болж байгаа юм л да. Тэгээд таны тоглолч гэсэн ер нь лигтэй багтаа бол Майкл Жордан хэмжээнд байсан гэдэгт бол хинж эргэлзэхгүй. Та ер нь тэгээд яг өөрөө 23 өмс тоглож эхлээд танд өөрт тань ямар юу төрж исэн бол бодол төрж исэн бол яг мэдээж эн чинь биднээс яг тухайн үед чинь л одоо Чикаго Буллс гэж ингээл ерөөсөө гол юм байдаг. Тэгээд тухайн үед чинь бас Америк дасгалжуулагч тэр Шанхайд явах чинь бас дасгалжуулсан шигшээ огийг. Тэгэхэд бид нар ингээд дасгал хийлгэж байгаа. Одоо бэлтгэлийн өмнө дасгал хийлгээд ингээд тэгээ бидэнд хэлж байгаа. Энэ дасгалыг энэ дунд сургуулийн одоо ахлахангийн хүүхдүүдийн хийдэг дасгал шүү дээ. Та нар энийг яагаад хийж чадахгүй юм бэ? Энийг хийж сур. Тэгэл ерөөсөө нэг зарлт ингээд зарлаад ирэх бөмбөгтэй дандаа л тийм дасгалууд байгаа байхгүй. Тэгэл за энийг хийх ёстой байна гэл. За тэр чинь бас сурна. Биднээс ч бас хийгээ. За энийг яах ёстой байна. Тэгээ комбинац ингэж хийх ёстой гэл. Биднээс ч хийд байнга давтуулна. Тэгээд яг нөгөө сайн гүйлтэнд одоо кросс нь сайн гүйсэн юм уу одоо юмаа сайн хийсэн улсууд бас ингээл нөгөө багш ингээл нэг цам зүгдэг ч юм уу ингээл нэг малгай өгдөг хөөх. Тэгээл ингээл тухайн үед чинь Чикаго Буллс гэсэн л тийм одоо малгай ингээл юм уу тэгэл угаасаа л Жордан гэж юм чинь бол одоо ингээл биднээс л одоо тухайн хүүхдүүдийн л шүтэн байлээ шүү дээ биднээс тий. Тэгээ яг тулгаа багш яагаад ингэсэн байгаа тэгэл юмсан 23-ыг авгаал ингэсэн. За гээл ингээл авсан. Тэгээд тэр ихний жилийн 1-11 бол лигийн авраг болсон. Тий. Тэр багийн бүрэлдэхүүнд одоо ингээд 5 тэр яринсан. За та байна. Хотонбаяр
шарав замц гэдэг ингээд Монголын саксны ингээд бүх цаг үеийн түүхэнд бас хамгийн шилдэг дайрагт 3 тоглогчныг багт тоглож байгаа. Анхны аварга авчаад тэгээ харин нэг дээр нэг 11 баг энэний дараа бас задарсан тий. Яг одоо бүрэлдэхүүнээ удаан хадгалж чаддаг. Тэнд яг юу болсон юм болоо? За ер нь тийм ээ Шарва Отгонбаяр гэдэг Отгонбаяр чинь бол 92 онд битээр цуг залуучдын улсын аварга болсон. Дархан дуусан тэмцээнд. Тухайн үед 10 жилийн хөвгт. Тэгээд тухайн тоглолтод ч одоо 92 оны тэмцээнд чинь Ариун болд одоо Эрдэнэбаатар одоо Төв аймгийн төв урагцын тасалж уулагч байсан. Тэгээд даваа Эрдэнэ даваа жаргал даваа гэд манай. Тэгээд оогийн ингээд мага огшийн од гэрэл. Ерөөсөө л манай огч нь 5 хүнтэй л байсан. Тэгээд тухайн үед одоо хин Отгонбаяр за Дорнодын Амраа гэд тэгээд Дорнодоос бас нэг 2 улсууд ингээд 8 л болоод тэгээд дархан дос тоглосон. Тэгээд тухайн үеийн тоглолтод бол ерөөсөө л нэг тоглолтын дээр бол би маш сайн сандгийн Эрдэнэбаатар бол маш сайн тоглосон. За нэг тоглолтын дээр манай Отгонбаяр бол маш сайн тоглосон. Бүр тэр хүний тэр алхалт тэр хурдан довтлохоо юмнуудыг бол ерөөсөө эсрэг баг нь бол ерөөсөө зогсоож чадаагүй. Тэгээд тухайн 92 онд бид нус аврагын алтан медаль авсан. Мэдээж томчул одоо тухайн үед лиг яг тэр улсууд маань лиг тоглож байгаа шүү дээ. Одоо манай Төвшинбаяр, Цогоо, Чука, Боргоо гэл ингээл бүгд л энэ бол тоглож ирсэн. Ганц огт байна. Тэгээд нархны. За тэгээд лигийн тэр тэмцээн бол яг хаа эхний жил бид нар авраг аваад дараа жил нь тоглоод бид нүс чинь плей-офф орж чадаагүй шүү дээ. Тэгээд тэрний дараа жил бол задраад ингээд би одоо генералууд өглөө очсон. Тухайн жил бол яг хаа Шарва гадагшаа явна гэд гадагшаа явах болчлаа гэх. Тэгээ багийн уур амьсгалч жоохон тийм сонин болцсон. Гэтэ багийн уур амьсгал гэдэг маань тоглогчдоос бол ерөөсөө шилтгаас юм байхгүй. Тий. Би бол одоо тоглогчтойгоо бол тэгээд за Шарва ингээ явчихж байгаа юм бол бид нар ерөөсөө юу яалаа. Дашаах хөтөр генерал руу явлаа. За тэнд танасыг аваачаа. Тэгээд мага огч там багштай очуулзаад тэгээд тухайн үеийн тоглогч одоо Жөөний одоо майнерсийн ганц зураг. За төлөө одоо гэх гэрэл гээд залуудаа бид энэ улсуудыг тамирын дэд оюутан болгоё. За зарим нь ангаахт оруулъя ингээ тэгээ танаа улсуудыг ч авъя гэд. Тэгээд очоод заа болцсон байсан чинь буцаагаад нэг дээр 1.1 Шарва гадагшны явуулахгүй боллоо. За бага буцаагаад бүлдүүлнэ гэдэг. За тэгээд тухайн үед нь бол яг надтай бол буцаад очооч гэж бол хинч над хэлээгүй. Ихтэй ондоо хүнээр бас дамжуулж бас хэлж мэлээ. Тэгээд би бас хэлсэн. За би одоо багштай очиж тэгээ ингийг чад тэгснэ жоохон байж болио гэдэг юм байхгүй би энэ ч тоглоно гэл. Тэгэл генералуудаа би 2 жил тоглосон. Ийм л юм болсон. 95-аас 96 оны удиралд та 45,000 төгрөгийн цалингийн гэрээтэй тоглож ирсэн гэдэг юм түүх байдаг юм лээ. Би одоо энийг бид нар ингээд судалгаа хийгээд олсон байхгүй. Тэгээд тэр нь одоогийн ханшаар 846,000 төгрөг байна л та. Гэхдээ одоо тэр үеийн 45,000 төгрөг бас л өндөр цалин байж таарж байгаа 95 96 онд. Тэгэхээр тэр үед ер нь гэрээ яаж хийгддэг байсан болж таарах уу? Та одоо ингээд багаас солиод очихоор за май хоёр танд бид нар ийм цалин санал болгож байна гэж цалингаа нэмүүлээ интерсэн юм яриа байх уу зүгээр. За тгийгээ шууд зөвшөөрчихөө гар бариад болоо юу? Тийм ерөөсөө байхгүй. Багш ингээл за тулгаа өгөх санал тавиад энэ баг тоглоо гэд. Тэгээд за санхүүгийн хувьд бас ингээд дэмжлэг үзүүлээ гэл ингээл бас яриа юмнууд явал. За гээл тэгээд тухайн үед чинь бол хамгийн өндөр цалин нь бол Шарва ОГ 2 авдаг гэсэн. Тий. Тэгээд улсын аваргаар тоглоод би одоо Ариун бол Төвшинбаяр би дуруу шилдэг тоглогч болсон. Тэгээд тухайн тэмцээнийхээ. Тийм. Тэгээд миний цалин чинь бас нэмэгдээд нөгөө ерөөсөө 3 билүү 5 мянган л
дээш гэсэн. Түүнээс биш миний хийг нэмүүлээ тэгвэл тэгнэ ингэ тийм бол байхгүй байсан. Өгж байгааг л аавна. Тийм. Мэдээж тулгаа өгшийн хувьд бол мэдээж тамирчдынхаа бас бүх юмнуудыг ур чадвар за тэгээ мэдээж одоо ар гэр бүх юмыг нь л үзэл за энэ дэм л гэж л өгжилээсэн байх гэж тухайд л одоо багш шийдвэр явуулсан. Таны сагсан бөмбөгийн замналд тохиолдсон хамгийн том сорилт юу байсан бэ? Та үнийг хэрхэн яаж давж гарсан бэ? За тэр 93 оны Шанхайн тэмцээн тэрний өмнө нэг өвдөг бас жоохон өвдөд. Одоо ингээ бодоход жоохон системгүй бэлтгэл их хийгээд тэгээ бас жоохон ачаал их аваад ингэсэн юм шиг байгаа юм. Тэгээд одоо хөрөлсөр ингээд хүүе өгш. Манай дасгал зуулагч Монгол класс нь байсан. Тэг хүүе өгшт хэллээ л дээ. Хүүе өгш миний ингээ өвдөд болтгоо. Би нэг юу яа. Очиж нэг эмчт үзүүлээ гэдэг. Тэгсэн хүүе өгш. За наад өвдөг чинь болохгүй байгаа юм бол очиж үзүүлээ. Тэгээ болохгүй бол одоо болидо орны чинь хүнийг олъё. Тэгээ наадах эмчлэхгүй болвол гэдэг. Тэгэнгүүт чинь за бас болохгүй мэн гээд очиж үзүүлээд тэгээд нэг зүү эмчилгээ хийлгэсэн. Тэгээ тэр одоо их сайн болсон юм уу? Одоо бол өвдөгний хувьд бол асуудалгүй. Сайн эмч байсан байна да. Тэр одоо нэг би одоо ингэ бодоход нэг өвөр Монгол эмчил байсан юм шиг. Тий. Нэг Ардгийн театрын тэнд бууж явж байгаа л тэр нэг подвалд нэг эмнэлэг байх нь очиж асуусан чи өө би чамд тэд удаа зүү тавина. Наад өвдөгч юм болно гэл тэгэл зүү тавилал эмчилгээ хийлгэжсэн. За тэр үед бол мэдээж багш тэнд ажиллаад байгаа шүү дээ. За энэ хүн яаж үүх нү яах нү гэдэг. Тэгээ энэ өвдөгний өвдөг чинь хамгийн гол одоо бэлтгэлийн гол юм шүү дээ. Одоо тэгээ өвсрэлт юм уу гэл. Тэгээд тухайн үед бол тэр яг хөө зүгээр энэ өвдөж болохгүй юм байна, гэмтэж болохгүй юм байна гэдэг юмыг бол бас их суулгаж өгсөн тийм юм болсон. Нөгөө багш маань за илүү тэглгүй яах вэ гэл ингэсэн болвол хүний толгойд за гэл үзүүлээл ингээл явах байсан болов бас тэг тууштай хөөцөлдөж имчилгээ хийх байсан юм уу юм болов бас тэг боддөг юм бас. Энэ үйл явдал таныг ер нь хувь тамирчны, хувь тоглогчийн хувийн бэлтгэлээ ингэж үргэлж өндөр түвшинд хангаж авах ёстой байна гэдэг ийм дадлыг суулгасан уу? Ер нь бол яг энэ дадлыг анх бол одоо манай Бямжуу өгсөл бидэнд суулгасан. Бэлтгэл хийгээд дууслаа. Хөлстэй хувцас солих ёстой. Ингэх ёстой. Та нас энэ баах уу одоо тий энэ хөлс нөх юм шингийн юмнуудыг уух ёстой гэдэг. Одоо хамгийн анх л одоо Бямжуу өгшийн чанаа тавьдсан баах уу цагийг ууж үзээд яасан гоё амттай ингээл явж ийл шүү дээ. Энэ бол тэгээ тэр хүнээс чинь маш их юм сурж байгаа. Та нас хувцас солих ёстой. Тэгээд хувцас өмсөх ёстой тий. Сольж тэгээд бэлтгэх ёстой. Одоо ч гэсэн миний хувьд бол тэгэл одоо тэмцээний өмнө бол хамаг хувцас бүх юмнууд тэгэл одоо ус мүсээс суулаад тэгэл бэлтгэл тоглолтын кодексийг үзэл багийнхан луга за одоо ингэж яах нь байна хувц сунар гэл ингээл ерөөсөө энийг л суулгаж өгсөн. Би танаас яагаад ингэж асуусан бэ гэхээр тантай цуг тоглож ирсэн тоглогчид таны талаар бэлтгэл дээр хамгийн их юмыг хамтрагчдаас шаарддаг. Тэрнийхээ хэрээр өөрөө ч гэсэн бэлтгэл дээр хамгийн их хөсөө урсгадаг. Таныг бас яг бэлтгэлийн үеэр нэлээ ааштай байдаг гэж ингэж ярихыг нас сонссон. Тэгэхээр энэ зүгээр би тэндээс юу ойлгосон гэхээр та өөртөө тавьж байгаа энэ өндөр шалгуураа яг одоо хамт тоглож байгаа багийнхандаа бас тавьдаг юм байна. Тэгжиж амжилтын төлөө явнаа гэдгийг зорддог юм байна гэж ингэж л ойлгосон л да. Энэ талаар та тий. Манай Бямжуу өгш бол нэг юм л хэлж өгсөн. Хүүхэд байх ч тэр 10 дугаар ангид байх ч гэсэн. Бэлтгэл гэдэг бол яг л тоглолтын дээр ямар байдгүй яг тийм байдлаар бэлтгэлээ хийх ёстой. Миний хувьд одоо Бямжуу өгш өөрийгөө хэлж байгаа байхгүй юу? Миний хувьд бол та хүүхдүүд бэлтгэл дээр юу заана уу? Яг тэрийг л тэмцээн дээр нэх ёстой. Түүнээс биш тэмцээн дээр очиод шал өөрийнхөө хийлгэж байгаагүй тий шал ондоо юм тгийж ингэж хэд одоо хүүхдээс тэгээ тамирчдаас шахах бол энэ утгагүй асуудал гэдэг. Энийг бүр
бидэнд бол байн хэлдэг гэсэн. Тэгээ ингээд тэмцэн үзээ сууж явах ч гэсэн хэлж байгаа байхгүй. Одоо ингээд дасгалжуулагч тэнд ашиггүй чи тэгээж ингэж гэл. Тэгэхэд ямжаа шилж байхгүй. Одоо энэ харин энэ дасгалжуулагч яагаад ингээд одоо шил энэ тоглогчлогоо ингээд зүгээр л за чи нөгөө тим хийхэд л наад хүүхч хэрвээ өмнө хийж исэн бол хийж явах ёстой. Тэгэхээр хэдий их чанга хилээд хашгич хилээд загнаад энэ хүн хийж чаддаг бол нэг ондоо. Гэтэл бэлтгэл дээр хийлгээгүй юм энэ хүүхдээс нэх бол буруу шүү. Тэгэхээр бэлтгэл дээр та нар хийж чаддгүй хэцүү юмнуудаа хийх ёстой. Одоо баруун ингээд байдаг бол ингээд хийчих. Гэтэл энийг нь хамгаалцахад хүн яг солгоо яваад хийдэг байх хэвээр. Ингэснээр нөгөө талаас нь ингээ хийдэг байх хэвээр гэл ингээл бүх юмнуудыг тэр юм бэлдээд өгцөн тий хийлгэжсэн болохоор нөгөө хүн ингээд хийдэг. Яг хөө бэлтгэл дээр бол би бас яг хөө манайхны чинь бэлтгэл дээр бол мэдээж хувийн алдаа юм тооцохгүй тэгэл тоглож байгаа шүү дээ. Тэгэл хажуугаар хүн гараад явхад ингэ цогцол зааваа гэл ингээд. Үгүй шүү дээ та нас хамгаалах гэж үзэлтэй тий. Тэгэл яг хөө хүн хүнийх нь одоо ур чадвар юм таарсан юм хийн штэ тий итгэвтэй л байх хэрэгтэй. Түүнээс аваад цаажуугаар явж байгаа нэг зөгчөөд танаа хаваа гэл ингэчих юм бол ямч тоглолт байхгүй тий хамгаалах гэж зүтгэх ёстой. Мэдээж энийгээ бол одоо багийнхнаасаа нэхнэ тий зүгээр тэр мааз маягаар нэтнүүш явахд бол би бол яг үндэ бол маш дургу. Тэгээ бэлтгэлтэр ч гэсэн ерөөсөө яг л ясал үтсэж явах хэвээр. Тэрний дараа бол одоо би юмтэйгээ чи юм дээр алдаад байна юм байна ингээд байна гэдгийг. Тэр зүгээр ингээд мааз юмнууд чинь яг тэмцээн дээр очиод хамгийн их гай болдог. Туршил болох гэдэг. Туршил болчдөг ерөөсөө. 7-т 3 удаа тоглоход 3 удаа ингээд цогсон бол тэмцээн дээр ингээд тав зохиол байхгүй шүү дээ. Тэгэл багийн алдаа 4-өөс тийшгээр шийдэлт болоо явчихна. Хүн тоглож чадахгүй ийм л нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Хоёулаа энэ үрээд төр завсарлаа. Эргэж ирэхдээ таны удирдлагын тэргуун тоглогч болсон амжилтууд болон мөн лид дахин авраг болсон тэр түүхүүдийг талаар хэрэгэд ярилцъя. Төр завсарлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уранган групп. Эргээд тавтан морил үзэгчтэй 1-on-1 нэвтрүүлгийн ээлж дугаар үргэлжлэж байна. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд дахин талархал илэрхийлье. Ярианыхаа дараагийн хэсэгт би таныг дээд лигийн тэргуун тоглогч болсон тэр дурсамжийг чинь эргээд нэг сонсомоор байна. Тухайн үед ингээд Монголын бүхэл шилдэг тоглогчид жил дараалал шилдэг болол ингэж явж байгаа л таны ээлж ирлээ. Яг нэрээ удирдлагын тэргуун тоглогч гээд зарлахыг сонсох юм ямар байсан бэ? Энэ их тийм бас их сонь түүх штэ. Тухайн үед би ч одоо манай огч нь авраг аваад ч юм уу тэгж аваагүй штэ. Тий хагас ихшээд манайх ч ожигдоод 1-11 багта 7 тоглолт. 7 за би тэр ямар ч байсан хамгийн сүүлийн тоглолтын дээр манайх 3 удаа цаг сунгаад тэгээд манай хожигдчихсэн. Тий. Тэгээд за 97 онд ч одоо яг нөгөө Пусаны зүүн Азийн тоглолт болох жил байхгүй юу? Тэгээд тэмцээн манайх дууссан. Аврагын тоглолтууд бол цаашаа үргэлжлээ явцсан. Тэгээд тухайн үед маа нэг найз бас жоохон амрахгүй да гэд. Тэгээд би бас хөдөө яваад бас за мэдээж юуны зүүн Азийн тоглолтод Пусаны юунд бас шигшээд байх болов гэсэн бас бодлоо. Тэгээд за ер нь жоохон нэг сэргэлт юм хэрэгтэй байна гэд. Тэгээ нэг найз дээр очиод нэг хэд хоног амраад байжгаад. Тэгээд тухайн үед ч одоо тэг харилцаа холбоо ч юм уу байсан юм уу. Тэгээ би вокзал дээр буугаад явж исэн чинь манай дархны мэйлсгээд манай найз таалт. Оо сайн уу за сони юу байна гээл. Хөш чи тий шагнал мэгэл авахгүй хаана яваад хаашаа яваад байгаа гэд. Юу шагнал аваад гэсэн чи тэрмэнд дуусч болсон шүү дээ. Тэгж л мэдж байгаа байхгүй. Тэгээ би чинь харингуудаа усаасанд ороод
юун дээр хөрөнгөний бирж дээр сагсамгийн холбоо байсан шүү дээ. Аа. Золжорол ерөнхийлөгч. Тий. Тэгээд холбогдсон чинь тий ирээд шагналаа гэд. Тэгээд талбай дээрээс манай Сойны Гамбаа гэд манай бас сагсны ах зурагч хийдэг. Гамбаа ахыгаа дагуулад. Тэгээ зурагчнаа дагуулад яваа. Тий. Холбоон дээр очиж тэгээд одоо тэрүүн тоглогчийн малгай өргөмжлөл. Тэгээд мөнгө шагналаа авч ийлээ. Тэгээ би бол одоо баг тэрүүн тоглогчийн шагналыг өөрөө аваагүй, тухайн үед аваагүй баг ганц тоглогч. Сарын ганц нь. Одоо ч гэсэн тийм тохиол байхгүй. Тийм байх. Ордонд үзэгчдийн өмнө авсан бол бас арай өөр байх байсан баг. Тийм. Тэгээд өмнө нь ч одоо нууцлж ийсэн юм уу тухайн үед тэгэл надад ямар ч хүн мэддэггүй тэгэл тийм л юм болсон юм бол. Үүний дараа та дахиад нэг лигийн авраг болсон тий. Тэр багийнхаа талаар иргэд нэг дурсаач. Таны хувьд 1-1-11 генералууд, Алтан бүргэд, Вако хангаа харцаг, Харагийн харцаг гэдэг ингээ багуудад тоглосон байгаа тий. Дахин нэг лигийн авраг болох мэдрэмж ямар байсан бэл? За тэр бол за мэдээж анхны авраг бол бид нар яаж тэмдэглэдэг, яадаг гэдгийг ч мэдэхгүй. Тэгэл бид нас нэг хоолдөл тэгэл тухайн үед чинь бас 1-1-11 гэдэг чинь бас нэг аригтаар суухгүй ингээд ийм тийм багштай манай өгч чинь тийм баг. Тэр нэг машинтаа парад хийжсэн санаад байдаг шүү дээ би. Тэр чинь дараагийнх нь. Дараагийнх нь. Дараагийн одоо тэр чинь манай шарваа эднээс нь туршлагатай болоод байна шүү дээ одоо тийм. Эхнийхтэр бол зүгээр нэг суугаад хоолойгоо харцаасан. Дараагийнх нь судалж шүү дээ. Эн чинь нөгөө нэг машинтаа ингэж явах хэрэгтэй юм байна гэдэг. Дараагийнх нь тэгж яасан юм лээ тий. Тэгээд тэр хоёр дахь авраг авдаг маань Төвшинбаяр Америкээс ирээд за би бас Японоос ирээд нэг жил тоглолцсон байсан. За тэгээд Бүжин ламын Бүрөвдөрч Төвшинбаяр бид гурав за тэгээд Давхар баяр үндэсний үеийн төвийн дээд сургуулийн одоо Төмрөө Батэлдэн гээд ингээд одоо дүүнэлтэйгээ Дайна бас байгаа тий. Дайна бас Германд бас Германд байж байгаа бас ирээд тий. Тэгээд гол нь Уртнасан багш маань энэ багийг зангидаад тасалжуулаад ингэ явсан. Тэгээд Төвшинбаяр гавьяатаа би ч бас өмнө нь тэмцээн оролтоонд явж исэн. За тэгээ анх удаа ингээд яг нэг баг болоод ингээд тоглоход бол тэгээд яг тэр жил бид нус авраг авсан. Тэгээ ер нь ингээд ажиглахад багийн лидер хүн гэдэг маань талбай дээр байхаас гадна талбайн гадна бэлтгэлийн үед бэлтгэлийн дараа ямар байдгүй гэдгийг л би бол одоо яг ажиглаж бас за бахархаж ингэж мэдж авсан. Юу гэхээр бэлтгэл дууслаа. Гизний татал тэгэл сүнэл тэгэл. Тэг бид нүс нь дуусгах болохгүй адилхан л хийж байгаа юм шиг. Тэгэл би юундээ ингээл маш их шаардлага тавина ер нь бол. Тухайн үеийн тэр залуучуудыг бол маш их шахдаг байсан. Энэ шахна гэдэг маань одоо шил те бэлтгэл сургуулт юмнуудыг хийх ёстой, тийм байх ёстой гэх ингээд. Тэг ер нь бол яг миний тоглож исэн үеийн одоо тоглогчдоос зүгээр миний л бодол шүү. Төвшинбаяр за Шүтээсийн одоо одгийн. За энэ хоёр хүн одоо яг багийнхаа тоглогчтой талбай дээр бэлтгэл дээр бусад үед нь багаа яг ингэ зангиддаг үлгэр дуурайл үзүүлж болдог байсан юм байна да гэж л ер нь боддгийг. Одоо ирээ үчсэн би бол бас их үнэлж явдаг. Тоглолтод оролцоод нөх айхтар ингээд 20-30 он авахгүй ч гэсэн тэр хамгаалтанд багийнхныгаа урайлаад дайчин ингээд явж байгаа хэднээс бол одоо яг маш мундаг. Тий. Одоо бол мэдээж энэ тоглолт бол маш их системтэй болцсон. Дэд минут амраан ингэн нэгцэн. Одоо бол мэдээж энэ баг болгонд л одоо лидер сайн одоо тоглогч нар байна. Тэр бол одоо бид нар бүгд л мэдчихэж байгаа. Тухайн бидний үед бол яг тийм. Тэгээд тэр авраг авдаг жил бол эхний тойрогтой бид бүх багуудаа хожигдсон. Дараагийн тойрогтой нэг хожигдоод бусдыг нь хожоод тэгээ сүүлийнхт нь бүгдийг нь хожоод плей-оффоос нэлээд доогоор гарсан байдаг юм байна тий. Тэгээд эхэндээ бас уучраа болохгүй ингэж байж байгаа. Сүүлдээ бэлтгэл сургуулт юмнуудаа сайн хийгээ. Тэгээд манай тоглогчд, манай залуучууд бол маш сайн тоглосон. Дайна хамгаалтанд мундаг ажилласан. За Батэлдэн байна, Төмрөө байна. Манай Төмрөө чинь бол одоо тэр энэ тэн дунсан бөмбөг одоо тэгэл бүх юм дайч үздэг. Хог сайн төвдөг гэж хэлэх юм одооноос ихсаар.
За манай пүүжэгийн хувьд бол жоохон хэцүү байсан баг. Төвшөөд бөмбөг өхөө, над өхөө гэдэг ингээд ээлжилж өгдөг юм. Тэгээд манай пүүжэгийн хувьд бол бас тоглолтыг маш сайн мэдэрнэ. Тэгээд маш сайн тоглуулна. Пассыг бол өстой яамны үг шүү. Хямж өдөрдөж чинь тий. Одоо ч гэсэн ингээд яг одоо би ингээд Ахмадын тэмцээн за тэгэл нөгөө компани нөгөө системийн тэмцээн ингээд тоглоход бол бодогдох. Пүүжээ шиг нэг хол өгч байвал одоо өстой. Найдвартай өгдөг тий. Нэг чимсэн гэж бодож байгаа юм чинь тий. Тэр харцууд багийг ингээд одоо бүрэлдэхүүн санахаар мэдээж шин залуу үе ингээд та хэдийн үе гэдэг ийм хоёр үе маш гоё хоорондоо уус чадсан байгаа юм л да тий. Тэгээд хамгийн гол юм нь би Пүрдөрж Төвшинбаяр, Майбаяр гээд тухайн цаг үедээ одоо Монголын сагсны лигийн яг л оргилд нь байгаа 3 тоглогч бас одооныхоор бол их гурвал гээд одоо супер багийн бүрдээд ингэж тоглосон амжилт нь тэгээ мэдээж одоо манай Ортоо агшийн залд чиглүүлсэн энэ бүхэн бол үнэхээр бас одоо хүртэл Монголын бас тэр үеийн сагсыг мэддэг сагсны сонирчид бас ярьдаг. Тэр харцаг бол үнэхээр төгс баг болцсон байсан гэд Түвшахта хоёр нэг багт тоглох нь одооныхоор бол зүгээр одооны манай дээд лигийг ингээд сонирхож үздэг залуучдын үед бол үндсэн шоугийн гараанд багтдаг 2-5 тоглогч нэг багт тоглож 5-ын 2 лиг багт тоглож байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр багийг одоо нөгөө төсөөлн би одоо залуучууд энэ ярилцлагыг үзчихээл тэгж нэг төсөөлөөсөө гэж ингэж л өсөж Тэгээд байна. энэ тоглолтод энэ одоо тэмцээнд бас нэг маш их тусуулсан нэг хүн байна. Нэг өдөр ингээ бэлтгэлээр үйсэн чинь би бол одоо бас зүгээр бэлтгэлээлийн тоглоно гэдэг ингээд манай төвшөө шал ондоо талаас нь хараад байгаа. За манад шийдэл жоохон дутагталтай байна. Чинзог авчвал яах вэ гэдэг. Өөрөө тоглоё гэж байна уу? Тоглоё гэж байна. Тэгээл тэгвэл авъя л та гэдэг. Тэгээд Чинзог тоглосон. Одоо манай жаргалын Чинзог. Тэгээд Чинзог тоглоод инхлээр нөгөө одоо пүүжи чинь бол хаан лугаа хүнд өгнө шүү дээ. За манай төвшөө бол 3-аас чинь ер нь би бол нэг шийдлүүгээ жоох ингэ явчихна. Адил Чинзог бол яг тэр холын шийдэлтийн юм дээр хэрэгтэй үед бол маш найдвартай байсан ер нь бол. Энэ бол манай яг л одоо нөгөө төвшөөгийн тоглолтыг хараад уншаад за ийм юм байна. Мэдээж уртаа өгчтэй зүйлсэн юм шиг байна. Одоо нэг ийм юм дутагтаа ингэ байна. За энийг ингэ гэдэг. Тэгээ бас тухайн үед би бас баярлцсан юм. Хэрвээ багш шийдээд багийн алах шийдээд авъя л гэсэн бол авъя шүү дээ. Тэгтэл яг надаас ингэ асуугаад Чинзог өтөр чинь айл одоо багасаа тоглолцсон. Тийм 87-8 оноос хойш бид нүс ингэ хамт тоглолцсон. Тэгээ айлуу. Тэгээд Чинзог нэрэнгүүтээ за одоо бэлтгэл сургалт юмнуудаа хийгээ тэгэл бас их маш их тус болсон шүү юм бол. Ингээд та тоглогчийн карьераа дуусгаад холбооны лигийн нарийн бичгийн албан тушаалтаа болоод ингээд ажиллаж эхэлсэн. Энэ шилжилт юу нь яаж болчих вэ? Танд холбоо санал тавьсан гэсэн үг үү? Тэр яг бас нэг маа нөгөө ерөнхий нарийн бичиг бас нэг осолд ороод. Тэгээ бас нэг имчилгээнд явах болоод. Тэгээ бид нар эмнэлэг дээр нь очсон ингэ байж исэн. Тэгсэн чинь мөнх хөргөлгсөн. Манай холбооны ерөнхийлөгч байсан шүү дээ. Мөнх хөргөлгсөн шууд л заамаа тоглохоо бол лигийн тэмцээнийг хариуцаад зохион байгуул. Энэ ажлыг одоо хийж эхлэхэд. Тэгээ би одоо нэг найз маань тэнд одоо имчилгээнд явах гэж байхад нь үгүй би тоглоно гэж бас хэлж чаддгүй. Тэгээл за тэгээгээл. Тэгээ би чинь баг нэг 2-3 жил ерөөсөө 1 дахь, 3 дахь, 5 дахьт нь лигийн тэмцээн дээр суучин. 2 дахь, 4 дахьт нь Спрайт лигийн бэлтгэлтэй. Хагас бүтэн санд нь тэмцээнтэй. Тэгэл ингээл 7 хоног амьдрал зүгээр сагсан дор ерөөсөө. Тэгээ одоо ингээд ярихад одоо манай тоглогчид сонирхчд бас гайхаж магадгүй. Одоо жишээ нь төмөрөө жишээл ингээд тоглолт явж штэ. Ерөнхий шүүх тоглолт зогсоогоод энэ хүн ингэсэн энэ хүнд алдаа өг гэсэн тийм тохиол байж болно гэж бодож байна уу болохгүй гэж бодож байна уу? Байж болохгүй. Тэгж зогсоод өгсөн штэ. Тэр их нь хүнд байсан надад байсан.
шүүгч харахгүй өнгөрөөслөө. Энэ тоглолт энэ ингэсэн энэ сая тэнд тэгсэн гэдэг. Тэгээ тэнийг мэдээж техникийн зөвлөгөөн дээр одоо цэврээ огш, уртаа огш гэл ингээл бүх дасгалжуулагч нар ингэж байж байгаа. Хэрвээ шүүгч хараагүй бол яах вэ? Тэр хэрвээ ноцтой алдаа байвал яах вэ? Одоогийнхор бол ер нь бичлэг үзэх гээд шүү дээ. Тийм. Тэр бичлэг нь одоо миний толгойд байна гэсэн. Тэгээ яах вэ гэж байгаа байхгүй. Тэгээд одоо хин жилийн нэгэнд санал гаргав. Ер нь ерхий шүүгч ингэвэл яа тийм бэ? Тийм эрхийн үгүй гэдэг. Үгүй гэдэг. Тэгээ тэгж өгж ирсэн. За тэгээд яг яванда энэ бол бас боломжгүй юм байна. Энэ мэдээж бүхлүүд нь тоглолт байж байгаа те. Ингээд зогсоогоод ингээд тэгээ надд бол бас хэцүү юмнууд байсан. Одоо миний тоглож исэн яг л одоо өнөөдөр бэлтгэл хийгээл тоглож исэн багийнхан яг энэ талд нь тоглоо сууж идэг, энэ талд нь ингээд сууж идэг. Одоо надд одоо нэг хоёрын зузаан дэвтэр өгдөг шүү дээ. Тэд секунд тийм юм тийм алдаа ингэсэн тэгсэн байна ингээд. Гэхдээ би бас баярлалтай. Тухайн үед бүх шүүгчд хүлээж аваад за энд ийм байна гэд за энийг дараа нь ингэж болохгүй шүү гэл ингээл. Тэг яг хуу тухайн үед тоглогчид, дасгалжуулагчид ер нь бол хожигдл юм те эднүсийг бол шүүгчлүү хандах маягтай, шүүгчийг жоохон дутуу үнэлэх маягтай ийм л байсан ер нь бол. Та одоогийн Монголын шгшээ болоод лигийн тэмцээнийг үзэж байхдаа за би залуудаа нэг иймэрхүү тоглогч байсан шүү гэдэг нэг өөрөө чинь тоглолтын хэв маягтай ч юм уу төстэй ийм юм анзаарэгддэггүй тийм тоглогч. Тэгээд них яг тэгж үзэгдгүй маа яг миний хувьд бол. Гэхдээ хиний тоглолтыг үзэх дуртай бай та. За яг нь ер нь бол хүн чинь өөрийнхөө нөгөө нэг жоохон сул чаддгүй юмнууд те чаддгүй юмыг сайн хийдэг тоглогчдыг л их яадаг юм ба шүү дээ. Анзаардаг юм ба шүү дээ. Тэ? Одоо 3-аас их шиддэг усуд бай тэ. Үнэхээр тэр Бат хоёр байна. Анд байна. Яг сүүлийн үед жоохон ингээд нэг жоохон юм байгаа болов уу гэж бодоод байгаа юм. Тэгээд тэр шидэлтийн техник юмнууд бас их өндөр түвшинд алсан шүү тэ. Өндөр түвшинд болчих тэр үсрэлттэй тэр хамгаалагч байсан ч гэсэн тэрийг одоо амжилттай гүйцэтгэж чинь гэдэг маань ялангуяа 3 шидэлт бол хэцүү шүү дээ ер нь бол тийм. Шийдэнд орвол яаж хийж байгаад одоо болгоно шүү дээ. Таны хөргөгөө Тэмүүжин бас манай Монголын сагсны сүүлийн 10 гаруй жилийн бас тод төлөөллүүдийн нэг 2 ч удаа аврагуулсан лигийн бас улирлын тэргуун тоглогчоор бас нэрлэгдээд амжсан гэдэг. Тэмүүжигийн тоглолтыг үзэхэд ер нь хэр стресстэй үздэг бай. Энэ жил яг хөгжлийн лигт тоглолоо л да. Тийм шүү дээ. Ер нь бол хэцүү. Одоо тэгэл тэгчихгүй яав, ингэчихгүй яав гэж ерөөсөө ингээл нэг байнгын л нэг тийм догтлоостой л үзэн шүү дээ. Нэг очиж нэг удаа нэг очиж тоглолтыг үзсэн. Бас л хэцүү юм л ер нь бол. Тий. Яг хөө сүүлийн үед жоохон бэлтгэл юм бас гайгүй хийгээд бас нэг жоохон гэмтэл юм гээд нэгсэн. Саяын сүүлийн тоглолтын дээр бол бас их сайн тоглолоо. Одоо тэгээд аврагын төлөө одоо тоглоод хожих юм бол одоо дараа жил дээдлигтэй эргэж ирэх гэдэг. Тэгээд бас яг битээр бас ярилцсанаа. Ер нь багууд хүүхдүүд залуучууд яаж яах вэ гэл ингээл. Тэгэл яг зарим нэг асуудал байна, юм байна, тийм байна гэж бас их нарийн болцсон юм байлээ. Одооны хүүхдүүд чинь бол биднээсээ үе шиг биш шүү дээ. Тий. Жохон хатуухан чанга хийлвэл гомдчих гээд байдгийн болов уу гэж би зөв ойлгосон тэгвэл ер нь бол. Гэхдээ ер нь хамгийн гол юм мэдээж өөрийнхөө амбицийг жоохон дараад багийн төлөө гэдэг л бүх тоглогч байх хэрэгтэй ер нь бол. Яг зөв. Зөвхөн оноо авдаг тоглогч сайн тоглогч гээд ингэж идэг. Гэхдээ тэнд одоо шийдэнд одоо бөмбөг авч जैन довтлохоонд хамгаалтанд за заслоон тавьж जैन за тэгээ одоо нөгөө бөмбөгөнд явж जैन те. Тэгэхээр энэ үнэлэмж бол одоо бас ингээд адилхан явах ёстой л гэж би боддгийн. Яг тэгвэл энэ багийн спорт те. Багийн спорт бүхэн үүргээр шийднээс авсан бөмбөгийг аваад тэнд ч 2 оноо болж байгаа. Хэрвээ шийднээс бөмбөг авах гэсэн бол нөгөө тал болохгүй. Тийм. Тэгэхээр энэ ялангуяа энэ төвийн тоглогч шийдний одоо те бөмбөг авж байгаа. За тэгээд тэр оновчтой дамжуулалт гэхэд ингээд мэдээж одоо энэ бүх одын тоглолт те янз бүрийн шгшээ баг маг дээр бол мэдээж энэ бүгдийг харж үзэж байгаа байх л гэж бодож байгаа юм бол.
Бидний үед чинь бол бас жоохон арай жоохон ондоо байсан шүү. Ер нь бол тий. Оноо авдаг улсууд л энэ олон танигдах маягтай. Тий. Гэтэл одоо шийдэнд сайн тоглодог ийм зөндөө улсууд байсан шүү. Ер нь бол. Таны ер нь хувийн аз жаргалыг сакснаас өөр юу бий болгож байна? Сакс тоглоог үед. За одоо бол тэгээд мэдээж гэрүүл. За одоо бол би одоо 5 зээтэй. За одоо эднээс ч юм бол одоо ерөөсөө хамгийн гол юм болчихдээ юм байна. Тэгэл одоо манай Тэмүүжингийн 4 хүүхэд, манай дунд охины манай Батбаяр гээд манай хүргэн, Батбаярын маань одоо сайн нэг охинтой боллоо. За ингээд 5 зээтэй. За одоо эднүүсийн хүүхдүүдийн төлөө одоо чадах бүх юмараа туслан дэмжинэ гэдэг чинь хамгийн гол юм. Тэгэл мэдээж саксаа бол хаяхгүй. Одоо ер нь бол байнгын бол нэг 7 өнөخت 1-2 удаа бол гүйчж байгаа. Тий. Тийм л. Одоо зэнэрэсэн сакс тоглоно гэвэл та дэмжих үү? Дэмжлэг байх уу? Тий. Одоо 2 эрэгтэй 3 эмэгтэй байна. За тэгээд эрэгтэйчүүд нь бол мэдээж тоглох байх гэж бодож байгаа. За эмэгтэй охтуудаас нь одоо тэгэл тухайн байдал харуулах байх та тэгээд тоглосоо гэж бодож байна. Манай хүү бас тоглодог. Манай баг хүүхэд одоо Японд байгаа. Тэгээ бас арай гайгүй тоглолцох уу энэ дараа жил сургуулаа төгснө гэсэн юм хүлээлттэй л байна. Ер нь бол. Удахгүй бас тэгвэл Монголдо ирээд үндэсний дээд лиг үү, хөгжлийн лиг үү ямар ч шатанд бас тоглоод явахыг бид нар харах нь гэж бодож байна тий. Тэгээ яг Японы сакс гэдэг маань бас ондоо юм аа. Тий, нэг жоохон шийдэл, жоохон түргэн довтлохонд суурилсан юм байдаг юм байна. Тэгээ манай хөгч чинь бас жоохон биерхүүдөө. Тий, тэгээ яг бэлтгэл сургуульд одоо бол нэг хүчний дасгал юмнууд хийгээд хичээл номондоо шандаал ингэ явж байгаа. Би бол одоо өөрийгөө их азтай хүн гэж боддог. Маш сайн багш нар тийм одоо гал дээр одоо сакс мөнгийг заалгаж ингэж явсан. Манай бямж багш, оюунтлаа багш гэдэг төсвөл аймгаас. За дам багш, маргад элдэн багш гэдэг одоо цогт багш, буян тогтох багш гэдэг одоо биеийн төвийн дээд сургууль оюутны шишээд байхад. За тэгээд дээдлийхт бол тэгээд Баттулга гэдэг багш байна. За ган төмөр багш, урт насан багш гэдэг. Манай дашаа ах чинь бас миний дасгалжуулагч байсан шүү дээ. Тий. Тэгээд цэврээ багштай бас нэг үе бас нэг удаа тоглосон. Бас шигшээгийн дасгалжуулагч хийж ийсэн. Багш болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэр хүний хэлсэн үгнээс одоо авахыг аваад зарим нэг бухимдсан үед бол янз янзын үг хэлнэ. Ингээд гээгээл явах хэвээр. Тэгээ одооны одоо залуучуудаа бас хандж хэлэхэд мэдээж энэ багш нарын бухимдсан одоо тэр игцэгтэй үед мэдээж миний хүү одоо тэгээ хийчихэ гэж хэлэхгүй. Тэгэхээр зарим нэг үгийн өнгөрөөгөөд багшийнхаа үгийг одоо бас биелүүлээд бэлтгэл дээрээ тэр хийж чаддгүй хэцүү юмнуудаа сайн давтаж ингэж одоо ганцаалчлаад ч гэдэг юм уу хийж байгаараа. Дээрээс нь энэ багийнхаа бусад тоглогчд байж байна. Энэ улсуудтайгаа бас их тийм ойр байж мэдээж ар гэрэлтэн сайн муу янз янзын тохиолдсон уу яасан ийсэн өвдөж байгаа яаж байгаа юм байна уу. Зарим нэг жоохон асуудал гарах гэвэл хилдэг, анхааруулдаг. Хөөе одоо ийм тэмцээнтэй тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг ингээд явдаг байгаасаа. Хөдөө орон нутагт би одоо Өмнө Говь аймагт ажилладаг. Тэгээ тэнд ингээд бас залуучуудтай байнгын л холбоотой ингээд тоглодог. Байнга л хэлнэ. За чи тэгж болохгүй, энэ дээр анхаар тийм байна, ийм байна шүүгээр ингээд явдаг. Тэгээ бас миний үгийг бас хүлээж авах улсууд байна бас одоо ингээд залуучууд. Мэдээж энэ спорт гэдэг имийг одоо сакс мөнгийг тоглоо явахад мэдээж ар гэр бас орхигдох магадaltaа тийм ингээл ингэдэг. За миний хань бол одоо ганц юм гээд одоо манай саксныхан бол маш сайн мэднэ. Одоо миний ар гэрийг бол маш одоо асуудалгүй өвдөд олон жил авч явж хүүхдүүдээ өвдөд зовоохгүй өсгөж ингээд хүмүүжүүлээд одоо хүртэл ингээд зээнэрэ ингээд хараад ингээд халамжлаа ингээд явж байгаа маш сайн хань. Мэдээж бас яг одоо энэ дэлмийг ашиглаад бас анийгаа бас гомдоож байсан бол уучлаарай гэж хэлье. Гэхдээ одоо бидэнд битээрд бол цаана зээнэрэ өсгөж хүмүүжүүлэх тэгээд
үр хөвгтэйгээ сайн сайныг үзэх бас зөндөө цаг хугацаа байгаа хаа гэж бодож байна. За тэгээд залуучуудаа хандаа сагсан бөмбөг сонирхогчд, сагсан бөмбөгийнхаа тамирчид хандаад одоо Монгол улс маань удахгүй Азийн тавцанд очоод одоо медаль зүүх ийм цаг үеийг одоо удахгүй үзэх нь одоо удахгүй байхаа л гэж бодож байна. Тэгээд нэг цаг үед тоглож исэн маш сайхан найз нөхөд байна. Одоо баяр цогтөхөд гавьяа тасалжуулагч гэдэг одоо ингээд Шгшаваг лиг дасгал одоо лигийн баг ингээ хариуцаад ингээд явж байна. Энэ бүгдийг хараад одоо манай Төвшин баяр, Отхон баяр гээл одоо ингээ тий гавьяа таваал ингэсэн. Инхлээр хүнд чинь бас их гоё мэдрэмж өгдөг. Энэ улсуудтай ингээ нэг үе тоглоод явж исэн гэдэг маань одоо энэ зүгээр л миний хувьд бол бахархал. Тэгээд хөдөө орон нутагт очиход бол одоо бас ингээд энэ тэнд ингээд хүмүүстэй уулзахад бас та нөгөө тоглодог гэл ингэн эдлийн хиний буян мэдээ сагсан мүү гэж энэ том спортын л буян. Дээрэс нь энэ хамт олонны дэмжлэг гэж бас их том юм байдаг. Одоо би Гашуун сухад авцам гэдэг компанид 11 дэх жилдээ ажиллаж байна. Сагсан бөмбөгийн спортын уралдаан тэмцээн одоо бүх боломж болцоогоор хангадаг. Тэгээ одоо ихэд ингээл замчтын тэмцээн, системийн тэмцээн гэл ингээл за манайх ч бас өөрсдөө бас зохицын суманд бас тэмцээн бас юм зохион байгуулдаг. Тэгээ энэ хамт олон найз нөхөд одоо дэмжлэг гэдэг маань хамгийн том юм байдаг юм байна гэдгийг л ер нь бол маш сайн ойлгож байна дээ. Энэ бүгдийг бас спорт авчирж जैन тий. Спорт одоо биднийг нэгдэж нийлүүлж जैन. Тэгээд өнөөдөр тантай хийсэн ярилцлагаас хамгийн гол нь сагсан бөмбөг спорт гэдэг бол хүндлэл тий. Дээрээс нь харилцан нэг нэгэ хүндлэх, сахилгават хүмүүжил олж авдаг ийм зүйлээ гэдгийг эцэст нь маш сайхан нөхөрлөл эндээс бий болдгоо гэдгийг ингэж ойлголоо. Тэгээд үе үеийнхээ багш нарыг дурсан ярьсан таны хэлсэн үгнүүд бол үнэхээр бас сайхан санагдаж байна. Ингээд өнөөдөр бидний ярилцлагыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Цаашлахын ажил амьдралд амжилт, сайн сайхныг хүсье. Майхага сагсан бөмбөгтэйгээ холбоотой байгаа. Монголын сагсандаа өшөө олон зүйлийг хийгээрэй гэж хүсэж байна. Тэгээд удахгүй бас хүүгийнхэн тоглохыг бид нар энэ ордонд бас зарлуулаад аавынхаа нэрээр дуудуулаад талбай дээр гарч ирэхийг нас үзэх цаг хугацаа тун ойрхон байгаа юм байна. Ингээд маш их баярлалаа танд. За баярлалаа. За та бүхэнд бас амжилт хүсье. Баярлалаа. Ингээд эцэст нь нэвтрүүлгийн ивент тэтгэгч Сэнгүр брендийн гарын бэлгийг танд гардуулъя. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уран Ган Групп